Сайн бацгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн онлайн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Математикийн дэвтэр, ном, харандаа шугам, өнгийн харандаагаа бэлтгэрэй. Өнөөдрийн хичээлээр хэсгийн бодлого бодох чадвараа нэмэгдүүлье. Сурахчгийн хуудас 476 дахь бодлогоо гаргаад багштайгаа хамтдаа уншицгаая. Хоёр хот хоорондоо 1245 км байв. Жуулчин 3 хоног аялсан бөгөөд эхний өдөр нийт замын 5-2-ыг, хоёр дахь өдөр үлдсэн замын 9-3-ыг туулсан бол 3 дахь өдөр хэдэн километр зам явсан бэ гэсэн бодлого байна. За, өгүүлбэртэй бодлогыг бодохын тулд бид нар тов жижиглэл, аль эсвэл зураглал зурж үздэг байгаа. За, энэ бодлогын хувьд хэрчмийн аргаар бодвол илүү тохиромжтой. За, бүгдээрээ зураглалаа зуръя. Эхний өдөр бүх замын 5-2 гэсэн учраас багш нь 5 хэсэг зам зурлаа. Эхний өдрийн явсан замаа улаан өнгөөр тэмдэглээд будараа. Үлдсэн замын 9-3-ыг хоёр дахь өдөр туулсан. Үлдсэн замаа 9 хэсэг гэж үзвэл 5-1 хэсэг нь хоёр дахь өдрийн явсан зам байна, тийм ээ? Зурган дээрээс маш тодорхой харагдаж байна. Тэгвэл хоёр дахь өдөр нь 5-1 хэсгийг явсан байх нэ. 3 дахь өдөр нь үлдсэн замыг туулсан 5-2 хэсэг байна. 1 дахь өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдрийн тус бүр хэдэн километр зам туулсан бэ гэдгийг олноо. За, зургнаас харахад 5 хэсэг нь 1245 км-тэй тэнцэж байна, тийм ээ? Тэгэхээр нэг хэсэг буюу 2 дахь өдрийн явсан замыг олох боломжтой гэсэн үг. За, бүгдээрээ бодолтой. 1245-ыг 5 хэсэгтэй хуваалаа. 249 км. Нэг хэсэг буюу 2 дахь өдрийн явсан зам. Нэг хэсэг нь 249 км-ийн бол хоёр хэсэг нь хэд вэ? 1 дахь өдрийн явсан замыг олъё. 249-ийг 2-оор үржүүллээ. 498. За, 3 дахь өдөр мөн адил хоёр хэсэг зам явсан байна, тийм ээ? 249-ийг 2-оор үржүүллээ. 498 км. 1 ба 3 дахь өдрүүдэд ижил зам туулсан байх нэ. За, бодолтой шалгая. Эхний өдөр 498 км зам туулсан, 2 дахь өдөр 249 км зам туулсан. 1 ба 2 дахь өдөр 747 км замыг туулжээ. 747 км дээрээ 3 дахь өдөр явсан 498 км-ийг нэмлээ. 1245 км. Бидний анхны туулсан зам мөн байна, тийм ээ? За, энэ бодлогыг ингэж бодох байсан байна. За, дараагийн бодлогоо бүгдээрээ хамтдаа уншъя. Хүүхдүүд жимс түүхээр ойруу явв. Эхний өдөр 120 кг, хоёр дахь өдөр түүнээс 3 дахин их жимс төв. 3 дахь өдөр 2 дахь өдрийнхөөс 152 кг-аар их жимс төвсөн бол 3 өдөр нийт хэдэн килограмм жимс төвсөн бэ гэсэн бодлого байна. За, зураглалаа зуръя. Эхний өдөр 120 кг. Хоёр дахь өдөр эхний өдрөөс 3 дахин их гэсэн учраас 3 хэсэг. 3 дахь өдөр 2 дахь өдрийнхөөс 152 кг-аар их гэсэн учраас
2 дахь өдрийн хөөс 152-ыг илүү зурна гэсэн үг тийм ээ. Ингээд 3 өдөр нийт хэдэн килограмм жимс түүсэн бэ? Гэдгийг олноо. Нэг хэсэг нь 120 юм бол 3 хэсэг нь хитвэ гэдгийг олно. 3 хэсэг буюу 2 дахь өдрийн түүсэн жимсийн хэмжээг олно. За авалттай. 120-ыг 3-аар үржүүллээ. 360 кг. 2 дахь өдрийн түүсэн жимс 360 кг байх нэ. 3 дахь өдөр нь 2 дахь өдрийнхөөс 152-аар их гэдэг маань 360 дээрээ 152-ыг нэмнэ гэсэн үг юм. Тийм ээ. За тэгвэл 3 дахь өдрийн түүсэн жимсийн хэмжээг олъё. 360 дээр 152-ыг нэмлээ. 512 кг 3 дахь өдөрт хүжээ. Бүх өдрийн тус бүр хэдэн килограмм жимс түүснийг олсон учраас нийт олсон жимсний хэмжээгээ олъё. 1 дахь өдөр 120, 2 дахь өдөр 360, 3 дахь өдөр 512. Нэмлээ 992 кг жимсийг хүүхдүүд маань 3 өдрийн туршид түүжээ. За дараагийн бодлого. Жаргал дэлгүүрээс хөөх шар өнгийн 2 тоглоом машиныг 7800 төгрөгөөр худалдан ав. Шар машин нь хөөх машинаас 5 дахин их үнэтэй бол машин тус бүрийн хэдэн төгрөгөөр худалдан авсан бэ гэсэн муу адил хэсгийн бодлого байна тийм ээ. За бүгдээрээ зурглаа зуръя. Шар машин цэнхэр машинаас 5 дахин их гэсэн учраас шар машиныг 5 хэсэг, цэнхэр машиныг 1 хэсгээр тэмдэглэн зурлаа. Нийлээд 7800 төгрөгөөр худалдан авсан. За хамгийн эхлээ бид нар нийт хэдэн хэсэг байгааг тооцоолно. Цэнхэр машин 1 хэсэг, шар машин 5 хэсэг. 1 дээр 5-ыг нэмлээ 6 хэсэг. 6 хэсэг нь 7800 төгрөгтэй тэнцэж байна гэсэн үг тийм ээ. За тэгвэл нийлбэрээ бүх хэсэгтээ хувааж 1 хэсэг буюу хөөх машиныхаа үнийг олно. За бодлоо. 7800-г 6-ад хуваалаа 1300 төгрөг. Хөөх машин 1300 төгрөгийн үнэтэй байсан байна. Одоо шар машины үнийг олж болно тийм ээ. 1 хэсэг нь 1300 юм бол 5 хэсэг нь хэдвэ? 1300-г 5-аар үржүүллээ 6500 төгрөг. Шар машин маань 6500 төгрөгийн үнэтэй байсан байна. За. Биедан хөвчих цагаараа өнөөдрийн хэсгийн бодлого бодох чадвараа ашиглаад баттдах нь сурвалжгийн хуудас 91 482-аас 484 хүртэлх бодлогонуудыг бодоорой. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.